За 8 жилийн дараа эх орондоо очиод ирлээ. За бид хоёрыг юу шоконд оруулав. Юу бид хоёр сэтгэлд одоо гой дурсамжуудыг мартцшгүй дурсамжуудыг үлдээв. Гадаадд амьдарч ин сайхан амьдарч ин одоо бусдаас төрүүлж алхаад байна гэсэн чинь бид хоёр юу яаж амьдраад байгаа юм бэ? Монголд бүр үнэхээр сайхан амьдраад байна штэ гээд одоо Монгол буцмаар ч юм шиг одоо маш олон бодлыг төрүүлсэн. Одоо хүүхдүүд ч гэсэн бид хоёр Монголд амьдармаар байна гэж ингэж хэлээд ингээд одоо бид хоёрыг маш их бодолд оруулсан ийм өдрүүд өнгөрлөө. Тэгээд бид хэдийн дөрвөлээ анх удаа оролцож байгаа одоо влогийг таалан болгоно нөгөө Thai boxer хичээлж тэрийг өндөө эргэлсэнгүй ойлгохтойж барилцаад авчих хүн байхгүй нэр Монгол нэр болсон байлээ шүү дээ. Та нарыг хэвдэрсэн байлээ шүү. Ста боссоо гүлэг. Бип. Гоё юм билээ шүү дээ. Манай найзад ч юм бол 1 хоног явна гэж 2 хоног явна. Ямар гоё төлөвлөгөөгүй нэг тийм ямар гоё байж ямар гоё тайван тий. Тэгэл уусараа гаал таар шүү. Сайн байцгаана уу? За бид хоёр нь гоё Монголд аялаад ирлээ. Үнэхээр сайхан байна. Үнэхээр сэргэлээ. Сүнс бие сэтгэл сэргэлээ. Харагч байгаа үстэй нэг гэрэл мэрэл хассан. Энд ч багтахгүй ах энэ камер та. Ингэж л гоё сэнэглэгдлээ штэ. Би тэгэд хуучин болохоор одоо Монгол төрсэн юм чинь Монгол аялаад яах юм мөнгө авах юм бол өөр улс руу аярлаа гэж бодсон. Маш тэнэг үйлдэл, тэнэг алхам буруу одож явсан мөлий. Тэгсэн чинь ерөөсөө өөр улс руу аялснаас ч илүү Монгол яваад ирсэн чинь бид хоёрын үнэхээр сайхан байлаа. Тэгээ жишээлбэл миний хайр юун сайхан байв? За тэгэхээр Монголд явгонгууд одоо яг миний хараа хэлжсэнээр бид нар чинь Монголд өсөж төрсэн юм ч баг бүгдийг мэдэх юм чинь тэгээ үзэх юм байхгүй ч юм уу баг тиймэрхүү бодолтой сүлдө болцоо явж исэн байгаа байхгүй өөрсдөө анзаарахгүй. Тэгээ яваад очингууд чинь ийм байсан билүү гэдэг нэг мартцсан байд юм л да. Тэгээд амар гой халуун долван уур амьсгал хамаатан садан найз нөхдөдтэйгээ уулзаад одоо авж байгаа тэр мэдрэмжийг бол өөр одоо юугаар төсөөлөхгүй тийм гой мэдрэмж байсан. Тэгэхээр тэр одоо бид хоёрын тэр явсан аяллахаа тухай ямар мэдрэмжүүд төрсэн тухайгаа одоо энэ влогоор таатай гоё хуваалцсан. Тэгээд хамгийн гоё юм нь бол надаа ямар ч виз байхгүй, ямар ч expire date байхгүй. Ингээд chillax зүгээр оршин байж болдог. Одоо оройн зүгээр телевизэр үзээ сайхан байсан ч гэсэн солонгос драмагаа үзээ сууж болдог. 50. Би одоо энд 10 сүүлийн 14 жил одоо ингээд үрс банк визний хооронд ингэж амьдарч ирсэн. Тэгээд тэнд ерөөсөө нэг сар ерөөсөө тийм бодохгүй амьдарсан чи. Ямар гоё юм бэ? Телевиз үзсэн чи 50. Яг л тэр мөчтөө. Амар сонир байсан. Тэг ингээд хүмүүсийг ингээ харахаар мангар 50. Тэгэхээр яг яагаад вэ гэд нөгөө шалтгаан нэг л тийм л юм байлээ л да тий. Нөгөө баригдсан цаг хугацаа байхгүй. Эх орондоо байгаа эндээ ингээл байж яхад хин хизээж гар гэж хөөхгүй. Гэтэл гадаад байгаа монголчууд ч юм бол бүх юм хугацаатай учраас тий энийг одоо жилийн дотор тэдэн жилийн дотор ийм хийцэн байхгүй бол визгүй болчих штэ гэдэг айцтай учраас ингээ зүгээр сууж чадхаа болчтгүй юм байна л да тий. Тухтаа зүгээр нэг зурагт үзээд одоо бид тэр сонгуулийн үеэр очсон сонгуулийн үр дүн хараал тий ингээл юу ч бодохгүй ингээд сууж байгаа нь өөрөө амар амар амгалан аз жаргал тий юм шиг надад санагцаад л. Тий яг ямар ч тийм үнээр худалдаж авамгүй. Ямар гоё юм одоо авсан ч худалдаж авсан тэрнээс авч чадахгүй тийм гоё таашаал байсан надад л. Тэгээд за эхлээл онгоцны бодол дээр очсон. Онгоцны бодол бол таалагдсан, гоё байсан. Тэгээ гоё цас орсон юмсан. Хамгийн их шоконд оруулсан юм бол яармаг ёо яа гэдэг юм ба яармаг чинь уус болсон юм шүү. Тустай гоё гот болсон байлээ шүү дээ. Ёо би тэр шоконд орол жоохон хараг бүрөө олж явахд утсан санагдчих тий. Хаана яваад байгаа би тэр юусаа мэдэхгүй. Тэгэл ингээ хоёр игнээ орсгол замтаа тэгээ замын хажуугаар битүү байрлал ингээл гэрэл түүлэг хаяг адарсан ч ямар гоё юм тий. Өөр шокроод манай хүн чинь уул нь бол яарам нисэх би ч нисхийн пулган штэ ойлгосоолрдаг. Заатар заяа маань нутгаад дошоо тэнэх авсан. Бүр үнээр манай тош өөр шал өөр болсон. Би өөр гайхаад би ч оюутны 4 жилийг ерөөсөө тэнд байсан байхгүй юу тэгсэн чи ерөөс шал өөр болсон. Би ерөөс хаана яваад байгаагаа орон займ баримжаа байхгүй. Хамгийн шоконд оруулсан юм бол тэр байсан. Өөр юу шок оруулсан минь яриг. Шоконд оруулсан. Тэгээ машины замын хөдөлгөөн байна те. Тэгээ би бол за би Монголд очиод угаасаа машин барьж чадахгүй гэсэн бодолтой явсан байхгүй. Тэгэл очиод ийш тийш таксидаа ч хамаагүй явъя гэд. Тэгээ яалчгүй оцсон чи ах маань ингээд унах машин бэлдсэн байсан. Тэгээ би
унаад явсан чинь асуудал унаа явцсан. Гэтэ нэг шоконд оруулсан юм хүмүүс нөгөө дохио өгөхгүй урдуур дайрдаг. Тэр бол юу гэдэг баг хуураад ийшэр гэж юм шиг боллоо инглээ гэж. Тэгээ тэн дээр хамгийн гол шок нь юу гэхээр яг би тэрийг бол тийм болно гэж мэдчихлээсэн. Гэхдээ хүмүүс нөгөө уурлаж хэрэлдэхэ болцсон мэл. Цонхоо доош нь буулгаал те аим хэрэлдээл гарч зодтолж модолдод идэг шүү дээ. Тэхээ болцсон. Би энэ сар нэг хугацаа хинтээ хэрэлдэж үзээгүй. Гэхдээ дохоог өгөхгүй ингээл юу ч болоогүй урагшаараа л ингээл чичрээл урдууд дайрал байгаа. Гэхдээ хин ч уурлахгүй. Тэгэхээр бүгд ингээд дасан зогцсон. Тэгэл за энэ ингэчлээ урдуураа оруулаад тэгсэн мөртлөө ингээд дохоо мөхөө байх. Уул нь бид дөрүүлээ одоо хин нэгэнтэй бас үзэлцэж магадгүй гэж бодоод та мэдж байгаа Монголд явахаа хүн бид нөгөө мутай боксер хичээлж тэрийг өндөө эргэлсэнгүй олигтойж барилцаад авчих хүн байхгүй нэр Монгол болсон байл шүү дээ. Та нарыг хэвдэрсэн байл шүү. Их сонирхолтой болж байгаа хүмүүс л шүү та нар гэж. Олигтойд барилцаад авчих хүн байхгүй өөдөө техник өсгтэй тий. Очоод гой үзээтэй байх юм байх гэсэн чинь. Дээрнээс амар таалагдсан. Угаасаа нэгэнт ийм замын хөдөлгөөн ийм юм чинь тэрэнд стресстэй хэрэлдээл барьцалтаж аваад ах шал бүгд ингээ хүлэн зөвшөөрсөн. Надад бас амар шокны тийм мэдрэмж төрсөн. Би бол аюу гоё хэрүүлэн өгнө бичиж явсан. Ерөөс хэрглэж чадаагүй. Би чадаагүй. За тэгээд тэр бол үнэхээр сайхан байсан шүү. За тэгээд одоо очоод найз нөхдөйгөө уулзсан, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан. Гэтэ одоо 8 жилийн дараа учраас одоо би үнэхээр одоо баян нөгөө нэг бат шугрыг яадаг чинь сонгоо ярихных лөө. Би бүр сонгоо ярихныхаа найзуудтай хүртэл уулзсан гээ одоо 8 жилийн дараа юмдаа хөөрхий басна сонгоны бат шуглыг сонгосон ч гэсэн. Үнэхээр найзуудтай уулзсан. Би бол үнэхээр бас өөрчлөгдсөн мөлий бас их ууж уусан байна л гэж бодсон өөрийгөө. Сонгол үеэр очсон учраас жоохон юу улс төржөд байгаа шүү. Тэгээс гоё яасан. Үнэхээр сайхан байлаа. За өөр одоо юу н бас шокруулсан бэ гэхээр бид хоёр ч гадаад амьдраад энэ хүмүүсийн уур талхаач байгаа юм шиг ингээд одоо алаад байна, талаад байна гэсэн чинь бас яг тийм санагдаагүй. Яагаад тэгэхээр найзуудтайгаа уулзаад тэр мөчөд би бол бид хоёр ч юу яаж амьдраад ирсэн юм бэ? Тэр хоёр өөрсдөө амьдралыг enjoyж чадаагүй шүү дээ. Гэжсэн тийм бодол төрсөн. Хүмүүс аяйгүй гоё enjoyдж амьдарч чинь тэр яг одоо мэдээж одоо Монголд ч болохгүй байгаа юм байгаа, Австралид ч болохгүй байгаа юм байгаа. Дэлхийн бүх улсад болж байгаа болохгүй юм зэрэгцээ оршиж байгаа. Монголын тэр юмыг яриул одоо дуусахгүй, Австралийн тэр юмыг яриад дуусахгүй. Тэнгүүд тэнд байгаа хүмүүс бол одоо 8 жилийн дараа өмнө бол тийм байгаагүй юм найзууд. Байгаагүй. Амар мундаг амьдарч чинь, айгүй сайхан амьдарч чинь нэрээ. Жоохон татаад хүзүүж явах ингээд Тэгээ үнэхээр сайхан амьдарч чинь. Тэгээ бид хоёр бол үнэхээр найзуудаараа бахархсан. Тэгсэн. Амар гоо урам зориг авсан тий. Үнэхээр вау. Тэгээд бид хоёр ч гэсэн магадгүй олон хүмүүс тэгж боддогсон. Монголд боломж байхгүй, гадаад л боломж байгаа гэж бодоод байсан чинь оцсон чинь тэнд байгаа хүмүүс болохоор Монгол ерөөсө боломжоор дүүрэн штэ гэж хэлж байгаа байхгүй найзуудаа. Тэгэхээр хүн нөгөө боломжийг хардаг хүмүүст бол маш их боломж байгаа юм байл л да Монголд. Тэгээ юу одоо зөвхөн санхүү биш те санхүү бол бас үнэхээр мундаг явж гин хийж бүтээж гин утга учиртай зүйл хийж гин те үнэхээр гоё амьдарч гин найзуудтайгаа уулзаад бас амар гоё ирч хүч авсан. Тэд нар бүр гэгэрсэн үлээ. Тэд нар би болохоор одоо юу гэдэг бид хоёр одоо нэг жоохон амжилттай байх гал ингээд идэг гэсэн чи тэдний бас зарим найзууд үнэхээр бас амжилт гэдэг чи юу юм бэ нэг утга учиртай зүйл хийж штэ тэд нар мөнгөний асуудал биш. Утга учиртай зүйлүүдийг тэрнээсээ ачааргал аваад сурцсан. Тэгж амьдарч штэ гэтэл би тэднийг ойр зурхан хүүхдийн ярьжсэн юм шиг санагдаад шал дургу өрөөд Тэгээ болволчи. Тэгээ бас нэг анзаарсан юм хүмүүс гоё нөгөө өөрийнхөө хобби дуртай зүйл гэдэг амар гоё ач холбогдол өгөөд тэрэндээ ингээ үйлдэл аваад юм хийцэн санагдаж байгаа байхгүй. Жишээлбэл одоо миний харийн их сургуулийн дотны найз нь тэ Эверестед авирсан найз маань нэг өглөө бит хоёрыг хар өөрөөр босгоод богд улруу авирсан тэ. Тийм өста боссоо гүлэг. Бип. Тэгсэн шүү дээ манай ингээ угаасаа их сургуулийн автоман байсан охин Эверестийн тэр одоо өөрийнхөө хоббигоор одоо л их бейс камп руу яваад ирсэн. Тэгээ тэр найз маань тэр түүхээ ярангаа тэр өндөр уул руу бурхан маань бит хоёрыг ярангаа амсаадахгүй явчихж байгаа. Тэтгэвтэр дасгал хийдэг гэдсэн чи ёо бас үнэхээр гоёсэн. Тэр бас бит хоёрын нөгөө аяллаа хайлайтуудын нэг хэсэг байсан тий. Амар шумуултаа гарахад хэцүү байсан боловч өглөө эрт босоод богд уулан дээр гараад тэгээд эргэн тойрноо хараад бас гоё залбираа тий.
Тэгээд ингээ хамтаа ингээ цаг хугацаа өнгөрөөсөн учраас бас тэгээд та тэгээд ч гэсэн сүсгэлээ л байж би та хэдийг бас төлөө ярьсан. Тэр хэдийг маань эрүүл байлгаараа эрүүл ивэл болондоо гэд үзэгчтэй бас даатгаад ирсэн байгаа шүү. Тэгээд бас нэг гэхдээ надад бол нэг тийм ер нь бас би бол одоо Австрал ингээл виз ингээл гуугаад өгөхгүй болвол те үлдээж хож гоохгүй бол би бол буцаас айхгүй болсон нэрэ. Хуучин бол энэ визийг авчих юмсан гэж боддог гэсэн чинь Монгол дээр бас боломж байгаа юм билий. Битгий сэтгэл өөдрөг бай гэж хэлмэр санагцсан. Би бол өөрөө өөртөө ч гэж хэлсэн. Хүсэн ер нь бас Монголд бол гоё байгаа юм боломж байгаа юм байна. Зүгээр юу харж ин түн тэр нь том болоод байгаа болохоос бид эд чинь зүгээр нэг Facebook гэж мэдээний юунуудаас харахад дан хар юмар нүдүүлт юм билээ шүү дээ. Ерөөсөө болохгүй байна, бүтэхгүй байна, тэр тэглээ, энэ инглээ л гэдсэн болж байгаа юм зөндөө байлаа. Хөгжсөн юм зөндөө байлаа. Хүмүүсээ харилцаа хандлага болохгүй байна. Ингээд энэ тэгээд энэ гэсэн чинь бас яг бас нөгөө юу ургуулсан түүнийг аавна гэдэг шиг ингээд сайхан миний дөө ихчээ анаа гэд ингээд очиход бол бүх хүмүүс үйлчлэгээний газар сайхан ингээд хандчихлээ мэдээ. Зарим газар бол тийм байгаагүй үнэн. Гэхдээ тэр нь хүмүүсийг арга нь болоо за энэ хүмүүсийг юу туулсныг би мэдэхгүй учраас тэр хүмүүсийг ингэж ийм болтол нь л одоо үйлчлүүлжтэй гэж бодоод ингээд айгүй гоё айтах ингээ ярингуу тэр хүмүүс уяраад бүр ингээд даав. Тэрний үн гэхдээ зүгээр ингээд амар гоё ингээд үйлчлээл одоо үйлчлэгээг бүр ингэж давуулан биелүүлээл одоо юу гэдэг та хоёр ингэх юм уу тэгэх юм уу гэл ингээд хийж байгаа хгүй. Тэгэхээр бид нар бол маш гоё уяхан хүмүүс юм байна. Маш одоо үйлчлүүлж байгааг ихэхгүйгээр ингээд эвтэйхэн ивэн олох юм бол бас л нэг хөөрхөн хүүхдээрээ л хүмүүс байгаа шүү дээ. Тэгэл тэдрийг ингээд аргыг нь олол ингэхэд бол би нэр үндэ тансгалсан гатан байт эрхэлж байгаад ирлээ. Имлэг дээрч одоо гоо сайханд ч тэгээ үнэхээр сайхан байлаа. Үнэхээр үйлчлэгээ үнэхээр сайн өөр бүр ингээд шоконд орох хуйцаар дээшилсэн байлээ те би тэр вау гэл бүр энд авдгүй гоё үйлчлэгийг авч байгаа хгүй тэнд бол те хүмүүс нь үнэхээр гоё сэтгэлээсээ дээрэс нь яг Монгол хүнтэйгээ харьцсан гэдэг чинь арай өөр юм энерги солилцоо байлаа шүү дээ. Надад бүр тэгж мэдрэгдсэн. Монгол хүмүүс очиход зүгээр байгаа нь цаанаасаа ийм халуун дулаан ч юм уу энэ баг хайр мэдрэгдэх нь хаашин тий бараг тэгж надад мэдрэмж төрсөн байхгүй нөгөө гадаад оронд олон жил байжгаад очингууд чинь арай өөр ертөнц Монгол хүн бол шал өөр л юм байлээ. Надад болохоор Монгол хүмүүсийн тэр байгаа нэг гоё авах зүгээр л эгэлгүй. Эгэлгүй одоо юм нэг тайван. Тий. Хээгүү тэр байгаа нь байхгүй. Би болохоор тэгж бодсон. Гэхдээ нэр энийг л битээ алдаасаа гэж бодсон байхгүй. Хүмүүс эсэргээрээ соёлгүй бүдүүлэг хийгүү яасан юм байна гэдэг. Тэрийг бид нар давуу тал болгож болно шүү. Тэрийг сурчлага болгож болно шүү. Та ийм чаленж те ийм хээгүү гэр бүлийнхэнтэйгээ харьцаж байгаа юм шиг ийм гоё харилцааг ийм гоё бүгдээ survive хийх газар аялмаар байна. Тэгвэл Монголд ирлээ. Тэгээд тэрийг яагаад давуу тал болгож болохгүй гэж бид нар байгаа нь л энэ. Заавал бусдыг дагаж явж болохгүй шүү. Тэгэхээр гол нь зүгээр л гол юм нь та өөрөөрөө байж болно. Гол юм нь хин нэгний эрхэнд талдаж болохгүй гэдгийг л даавал хин нэгэн бид нар нөгөө өөр хүн болж жүжиг гээд ах юм бол тэр нь амар стресстэй байх юм. Би яг тэгэж амьдэрсэн юм байна. Би чинь зүгээр монгол хүн юм чи ингээл нэг хийгөө эгэлгүй байх нь ямар ч сайхан юм гэж надад аягүй бодлоо. Хэрвээ одоо ингээд битэрийн энэ бичлэгийг үзэж гадаад олон жил болсон Монгол явах уу үгүй юу эсвэл өөр орн руу аялах уу ч юм уу те бодож байгаа хүн байвал Монгол яваад үзээрэй олон жил очиагүй очих юм бол ямар газар өсөж төрөнсөн би хин юм бэ гэдэг ингээд нэгдүгээрт амар мэднэ. Тэгээ халуунтан гэр бүл найз нөхдөйгөө уулзахаар тэгээ ямар ч өөр шинэ газар аялснаас илүүтэйгээр ирч хүчийг авна те үнэхээр амар гоё гэдэг. Тийм учраас Монгол сүнсэн би чинь сэргэнлээж би одоо тоглолтоо одоо ингээд бид нар ингээ гоё юм харна, гоё байшаа харж болж байна, гоё юунууд гадаад оронд очиод ингээ гоё далаа харж болж байна. Гэхдээ нэг та нар бодоо юм цэлийсэн тал бид манай энэ ингээл мод гэдэг болохоор эргээл ингээд нэг юм ингээл харангуут нэг юм харагдаг. Цэлийсэн тал хичнээн сайхан ёо. Цэлийсэн цагаан одоо юу гэдэг ногоон тал. Юу ч торохгүй. Амар гоё гоцтэй. Тэгээд нүхнийг тэрийг дагаад хүн ингээ уужим амьсгалт юм л шүү дээ. Би тэр юуроос мэдэргүй. Гэхдээ одоо магадгүй миний өмнөх 8 жилийн өмнөх заяа одоо заяа өөр болсон болохоор магадгүй хүлээж авч байгаа юм байна. Харах үнцг нь өөр болсон болохоор бас тэгдэг баг. Тэгээд нэг тийм би тэнд очиод тэр хуучин байшин хуучин тэр нөгөө газрууд очиод би юу туулж илаа гэж бодоход би яагаад энэ хүртэл явчлаа гэдгийг ингээд мэдрэх тэр мөчөд надад ингээд миний ингээд
хүч ирж байгаа байхгүй. Би яагаад ингэлээ? Би хэн байлаа? Би ямар хэцүү зүйлсууллаа? Би ямар сайхан дурсамжуудыг тууллаа гэж бодох тэр мөчөд надад ингээд нэг дараагийн юмыг одоо даваануудыг давах, чаленжийг давах тийм хүч надад өгсөн гэх юм уу? Битэрийн хувьд ч юм уу одоо бусад хүмүүсээ адилхан гадаад байгаад бүх юм нөгөө цаг хугацаатай завгүй ингээл үр бүтээлтэй байх хэрэгтэй гэх ингээ олон жил явчихаар тэрэндээ бас жоохон туйлдчихдээ юм шиг байна тий. Тэгээд яг цагаа болоод Монголд очисон чинь тэнд маань яг эмчилгээ нь байжсэн байхгүй тий. Эн чинь ингээд юмны араас байнг хөөгж байгаа юм шиг ингээд яваад байхаар хүн чинь ингээд туйлдчихдаг. Тэнд бол амар амгалан мэдэрч байгаа байхгүй тий. Амьдралын утга учир гэж юу юм тэ аав ээж ахын дүүс найз нөхдөйгөө уулзах их орондоо очих багада тоглож исэн багада амьдарч исэн газрууд дээр очино гэдэг чинь өөрөө шинээр төрсэн юм шиг тэгж л болгох юм байл л тий. Тэр нь хамгийн сайхан байсан. Тэгэхээр энэ мэдрэмжийг би бол өөр ямар ч улсаас ямар ч үнээр олж авахгүй гэдгийг мэдсэн. Тийм болохоор гадаад байгаа хүмүүс маань Монгол яах уу гэж эргэлзсэн. Гэхдээ нэг тийм нэг юмнаас туйлдсан, хаширсан ер нь ч энд юу ч хийгээд байгаа юм ч юм уу. Нэг тийм бодолтой байгаа бол нэг Монгол яваад үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд аялахаар бол Монголд одоо юм үнтэй ийм тийм гэж байгаа бол тэгээд майхна бариад аялаад уцсахгүй ингэж явах бол одоо битэрийн дараагийн төлөвлөгөө байгаа тийм нэг сайхан хүүхдүүдтэйг алтан таван багт ороод нэг жоохон гоё хаард гоё аялаа гэж боддог. Хаард. Гоё юм билээ шүү дээ. Манай найз чинь бол 1 хоног явна гэл 2 хоног явна. Ямар гоё төлөвлөгөөгүй нэг тийм ямар гоё байж, ямар гоё тайван тий. Гоё байсан тий. Тийм тэр нэг бүр ямар юм нэг юу гэх тэр нэг гоё мэдрэмж. 1 хоногоор явцаа 2 шинж магадгүй гэж ингээ бэлтгэлтэй байх хэрэгтэй юм шиг. Зүгээр мэтэрэг гэж sorry. Зүгээр битэрээс юм шаардлагатай. Зүгээр бүгээтэйгээ явж, зүгээр говц 2 соёл хувцастайгаа явж хизээч орой дуудаад явчих магадгүй зүгээр бэлэн бай. Ямар гоё тий. Тэгээ нэг тийм амар гоё байсан. Тий хитрхийн юм төлөвлөгөөнд донд амьдрах бас төвхтэй юм шиг. Тэгээ нэг юм болохгүй гэсэн юм дандаа амьдрахаар ч нэг тийм юм шиг. Ядармаар юм шиг. Тэнд очиод тэр л хамгийн гоё мэдрэмж байлаа. Үнэхээр сайхан байсан. За одоо тэгэхээр аяллахаа хоёлаа үйл явцсан. За Ярамгт очисон байна тий. Тэнд ах トゥ нартайгаа ингэж байжгаад хоёлаа дараа нь ховд руу явсан. Манай одоо аав ээж манай хүний ах эцнэр тэнд байдаг тий. Тэгээд бид ховдоо очиод ах トゥ нар аав ээжтэйгээ уулзсан. За та хэд магадгүй ховдыг мэдчихэж байгаа нөгөө лагер нь гоё гэдгийг зөндөө бас сонссон баг тий. Боёнд голынхаа хөөн дээр гэрээ бариад лагерт ингээ байдаг. За бид хоёр бас тэнд бас амар гоё яг мэдрий гэсэн зүйлээ мэдэрсэн гэрт байж яахт ингээ бороо ороол тий. Тэр үнэхээр гоё мэдрэмж байсан. Хамгийн гол юм бол зүгээр хөдөөл яв гэж хэлмээр юм билээ. Зүгээр агаарт гараад хөдөөл хотод байх юм бол тэгэл уусаар агаал таарш. Тэгэхээр зүгээр хөдөө явсан дээр тэр нь бол хамгийн гоёсэн. Тэгээ эмнэлгийн хувьд бол эмнэлгийн үйлчлэгийг бол манайхаа одоо хүмүүс Австралиг харьцуулахад бол Солонгос энтертэй харьцуулахад Солонгос мэдээ сайн л да эмнэлэг энтер. Гэхдээ яа эмнэлгийн үйлчлэг бол үнэхээр гоё юм билий. Та нар ингээл хэцүү л гэж бодож байгаа. Гэхдээ бас ингээл Австрали ирээл ингээл бас ингээл хүний нутагт ингээ өвдөж хавдахын юуг ингээ үзэхэд бол надад бол бас Монгол зүгээр л амар сайн санагдсан надад. Тийм гоё. Үнэхээр үйлчлэгээсээ. Хөөх юм уу эмчнэр маань ямар ч мундаг юм тайлбарлал загнаал тайлбарлаад идэм л шүү дээ. Тэгээ би бол ингээ бүр ингээ хайрын харцаар харж байгаа байхгүй яасан ч хөөх юм. Яа энэ ингээ хурдан энэ юм цаанд энийг ойлгох гад ингээ хичээгээд байгаа нь бүр хайр хүрэн баг. Гэтэл бид нар хамаахгүй. Тэгэл хийсэн. Тэр хүмүүс бол нэг тийм сэтгэл цаана байгаа юм нэг гоё санагдаж байгаа. Би нөгөө ээжигээ харж байгаа юм шиг ингээ хайртай хүнээ харж байгаа юм шиг ингээл ширтэл амар хөөрхөн санагдсан. Ямар ч мундаг эмч нартай ямар ч завгүй ажилтгийн хайр хүрэн байсан. Өстой гоё байсан. За тэгээд бусад гоолын эмчд очиж үзүүлэх гэж явж байгаа юм. Тэгээ нэг сайхан гоо сайханд орох гэж явж байгаа юм. Тэр хүсчин гайхалтай нэртэй тий тэг боломжийн үнээр тэг гоо сайхан ч майхан ч ямар ч гоё юм нэр монголоор яриад ингэ ширтэл бүгдийг ойлгоод байгаа юм чи гэсэн. Амар гоё бүр нэр үнэхээр гоё. Тэгээд бүх юм нь хамгийн гоё юм нь бүх газар цаг авдаг болчих. Тийм гэсэн дээ.
Тий. Үнэхээр гоё юм цаг авдаг болчих. Цаг авахгүй бол тэгээд ер нь бол цагаас хоцрох юм бол канселддаг болчих. Гайгүй гоё газар паб мабд орё, гоё террастай газар орё гэвэл заавал цаг авд юм байна. Одоо тэгэл хуучин шиг бид нар ингээл дөргөөл гарах уу гарыг орол орё гэдэг тийм бол байхгүй биш. Овоодолж хүртэл тийм төлөвлөгөөтэй бас ингээд цаг авдаг гоё болсон. Тэрний их гоё санагдсан. Тийм. Тэгээд дээрэс нь надад хамгийн бас таалагдсан зүйл нь UB cab. Тэр UB cab яг одоо энэ юм бол Uber шиг. Тэгээд нэмэлтээр бас дээр нь дуудлагын жолооч бүгд байж идэг. Тэр нь үнэхээр амар юм байлаа. Тэ одоо найзуудаа гарч ороод аригтаар суулаа гэх юм бол дуудлагын жолооч дуучдаг. Тэгээд бүгд тэр нэг аппликейшн дээр байдаг учраас амар гоё хөгжсөн амьдрахад одоо юу гэдэг өдөр тутмын амьдрал бол үнэхээр амар болцсон. Төлбөр тооцооны шийдлүүд те паркад уншуулаад ингээд шилжүүлгээ хийгээл бүх зүйл амар гоё дээшилсэн, дэвшсэн л мэдрэмж төрсөн надад. Тий, юмнууд бол илүү амархан болцсон мөлий. Гэтэ та бас ойлгох хэрэгтэй. Бид хоёр бол маш удаа очихгүй байжгаад оцсон хүмүүс учраас энэ ялгаанууд нь тэр 8 жилийн өмнөхтэй харьцуулж байгаа шүү те. Тэгээ таад маань бас ингээд хамт байгаад амьдраад ингээд байгаа болохоор юу өөрчлөгдөж юу сайжирж байгаа бас мэдэхгүй байгаа бох. Бид хоёрын хувьд бол маш сайхан санагдсан, маш их дэвшилттэй байгаа юм санагдсан. Одоо фэйсбүүкээс харж байгаа мэдээллүүд бол бас дандаа харин мард юм байна. Яг очиод үзвэл Монгол хөгжиж гин, сайхан болж гин гэдгийг бол харсан. Тэгээд ямар сандал Монгол буцмын тийм их сайхан боломжууд байгаа юм шиг санагдсан. Тийм байна. Харих нь бол мэдрэмж үнэхээр сайхан байна. Тэгээ одоо бас хоёр хүүхдээсээ бас бид хоёр Монгол ямар байсан талаар асуусан. Тэгээ та бас хүлээж авч үзээрэй. Тэгээ бид хоёрын манай хүүхдүүдийг бас монгол хэл нь сайжирсан байгаа нь энэ юм шүү. Бид хоёр бас монгол хэлний тусгай багштай явуулж байгаа. Тэгээд битгий одоо хүүхдүүдийн маань шүүмжлээрээ тэрийгээ бид хоёр ойлгож байгаа. Бид хоёр хангалттай тэрэн дээрээ санаа зовж байгаа. Тэгэхээр бити бас хүүхдүүдийн маань шүүмжлээрээ урамшуулаарай л гэж хэлмээрээ. Одоо хүслэн маань бас монголоор уншдаг болсон болохоор та хэдийг маань одоо уншчих үедээ гэж айж байгаа үзнээс бичиж байгаа шүү. Түүнээс шүүмжлүүлэхгүй гэж байгаа даа биш шүү тий. Миний хараа өөр юу хэлмээр юм. Өөрч одоо нэг хэлгээ болгох. Жохон бишүрхэд тах шүү дээ. Одоо ийггүй тий. Тэгээ эцсийн дүндээ бол маш гоё байсан. Бид хоёр бол одоо юу харан тэр нь том болдог учраас бид хоёр бол Монголд бол сайхан зүйл хараад жаргаад ирэхийг л хичээлээ. Болохгүй бүтэхгүй зүйл ярил одоо Австралид ч гэл байгаа. Одоо ингээд би зүгээр монголчууд одоо фэйсбүүк дээр ингээд доор нь янз бүрийн комент хүчил янз бүрийн ингээд шуурдаг штэ. Австралийн ингээд хүмүүсийг ингээд мэдээний доор одоо хар мэдээний доор юу бичсэн юм бол ингээд харах ямар ч ялгаа байхгүй. Бид нар ерөөсөө тийм бусдаас муу юм байхгүй. Бид нар бусдаас дутуу юм ерөөсөө байхгүй юм байна гэдгийг өдрөөр ирэх тусам ойлгож байна. Тэгэхээр өөрсдөө ихтэй байгаараа монгол хүн боснороо бахархаарай гэж л хэлмээр байна. Үнэхээр бахархаж ирлээ монгол хүн баснараа сайхан байлаа сэргээд ирлээ. Одоо бид төр алан гэсэн. Тэгээд нөгөө Монголд одоо бид дөрвийг ингээд аялж явах явцад амар гоё одоо юу гэдгийг тав тухтаа ингээд үнэхээр сэтгэлээ гаргаж цаг заваа гаргасан аав ээж ах дүүнэр тэ найз нөхөд та хэд бас баярлалаа гэдэг энэ ташимт хэлмээр байна. Эзээш мартагдахгүй үнэхээр гоё дурсамжийг бас үлдээж чадлаа. Тэгээ та бүхэнтэйгээ эргээд удахгүй уулзнаа гэж найдаж чинь тийм. Тэгээ маш их баярлалаа. Сайхан байлаа. Одоо бид хоёр бол Монголоос юу сурсан гэхээр бас хитрхийх яарахгүй. Сайхан оршин бас оршингоо сайхан ингээд 50 байнга бүх юмыг амжуулахыг сурлаа. Та хэдтэй маш их баярлалаа. Хайртай шүү. Одоо удахгүй влогуудаар ингээд хийх хичээнэ. Хайртай шүү. Эрүүл энхийг хүсье. Би ингэж болох юм. Ингэжгүй. Тэгээ манай хоёр хүүгийн ярилцлагыг хүлээж авч үзээрэй. Тэгээд удахгүй үлзээ баяр та. Хүүхдүүд монголоор ярьж чадахгүй болохоор таалагддаг өгч юу? Тий. Ойлгохгүй. Энэ англи хүн биш дээ. Гэлтгээс. Миний англи хүн байна гэдгсэн юм уу чигээрээ? Тий амар муухай миний үг англи хүн байна гэсэн гэж шүү дээ. Тэгээд өөр Монголд үлдгэвэл миний хүү үлдэн те үлдэхгүй юу? Миний үг яагаад англи хүн байна гэж хэлсэн бэ? Би миний үг ширээ битдэг. Би үлдэхгүй сайн мэдгүй байна уу те? Тий. Миний үг англи хүн гэж хэлсэн болохоор гомдсон гинэ. Байрны хүүхдүүд нь. Миний хүү үлдэх юм уу Монголд үлдэхвэл? Тий. Үлдэнэ үү? Тий. Яагаад?
эмээ Имэo. тэгээд Аха. аах хүүхдүүд амар гойс хамт тоглоод дөөс гадаад тогсон. Аха. Тэгээд Өөр гой газар эс. гой газар байсан тий. Тий. Тэгээд хамгийн гоё үе нь хизээсэн минь хөхөд. Баяр. Аах лит жижигхэн Жахваа юу? нөгөө аах жижигхэн sister. Окей. Younger sister. Эмэгтэй дүүгийнх нь хүүхдүүд Хүүхдүүд аминго хангаар дэртэй гоё байсан. Хүүхдүүдтэй манай хамаатнуудын хүүхдүүд нөгөө шаагийн хамаатны хүүхдүүд бүгдээрээ ер нь үе байхгүй. 1 2 3 насны л зүрхтэй хоорондоо тэгэл зарим нь хэдэн сарын зүрхтэй зүрсэн болохоор бидэртэй тоглоо гоё байсан байна тий. Өөр юу нь гоё байсан минь хүүд? Хоол нь гоё байсан юм уу? Жигүүрт өөр юу гоё байсан? Монгол гоё байсан юм аа? Махшах. Мах идэх юм гоё байсан. Гэр дээр махшах хийсэн тий. Монгол гэрт байх нь гоё байсан нөөс. Сонирн байсан уу? Ерөөсөө өмнө байж үзээгүй шүү дээ. Ямар байсан? Гоё байсан. Гэтэ амар шумуултай байсан ховд. Ховд амар шумуултай байсан. Тэгээ жигүүр Монгол гэр ямар байсан? Монгол Амар гоё. Амар гоё байсан аа. Бас волейбол тоглож би сураад амар гоё Гоё тоглож. байсан чи. Тий. Тэгээ баяраар яасан чи гоё юм гэдлээ минь хөө. Мөнгө өгсөн. Амар их мөнгө өгөхээд ш. Тэндээ баяртай тэгээ тэрүүгээр мөнгө өгөөд чи гоё байсан гэсэн манай хүүхд. Тийм. Тэгээд юу нь муухайсан тэгвэл миний хүүд Монголд. Шорон тэгээ амар их төгжөртэй. Амар их төвжрэлтэй. Жигүүрт Монгол юу нь муухайсан? Миний нүд. Миний нүд яасан. Шороо орэдсэн. Бөмбөг ингээд оройс тоглолцсон. бөмбөр зохиосон тэр нь мохойсэн гэх юм. Муухайсан. Өөр юу нь миний хүүхдүүд нь ямар байна гэсэн Монгол хүүхдүүдтэй нөгөө байрны гадаа гараад өдөр болгон тоглосон шүү дээ. Тэгээ Монгол хүүхдүүд, Австралид байгаа хүүхдүүд, тэгээд Австрали хүүхдүүдийн ялгаа нь юу вэ? What's the difference? Тоглоом юу тоглолтыг өөр нь үү? Тий. Тоглодог тоглоомнууд нь өөр байна тий. Тийм тий. Бас хүүхдүүдийн ааш цан нь ямар байсан? Like how did they act? Гоё polite байсан уу? Эсвэл Violent байсан уу? US. Rude байсан уу? Which one? Жохон Зүгээр. жохон хөтөд муха байсан. Тэгээд Муухай байсан юм уу тий? Англи хүн гээд даадахаар уу? тэгээд Аха. жохон Дэш хараад. жохон Жохон тийм байсан юм. Жахан яг хэлж мэдэх юм тийм. хөтөдсэй байсан. Жахан хүүхдүүд сайн байсан, жахан хүүхдүүд жоохон муухай байсан. Жохон ч гэсэн сайхан яа. жохон муухай байсан юм ба шүү дээ. Тий. Тий. Аха. Хүссэн талаар ямар санагдсан Монгол хүүхдүүд энд Австрали хүүхдүүдтэй харьцуулахад? Цөөхөн ууртайсан. Цөөхөн хүүхдүүд ууртай байсан. Тэгтээ нэгэн бүр жижиг юмд уурлаа л тэгсэн. Амар жижиг юм дээр уурлаад байсан нь. Уурлах яг өндөө бол уурлах юм биш үү? Тэ ингээл бөмбөг нүшлэх юм уу эсвэл санаанд өгөө бөмбөг хүрэх юм ингээ амар уурлаад зөггöd амшиг ингээд. Чи яасан гайхсан уу эсвэл энд ерөөс тэгдэггүй юм хүүхдүүд? Тэмдэлт тэгтээ. Брэм жоо. Амар цөөхөн хүүхдүүд ууртай байдаг. Монгол хүүхдүүд жоох их ууртай байгаа гэсэн юм шүү дээ, тий. Жижигхэн юмд уурлаад гэсэн юм шүү дээ, уурлахаар юм тий. Гэтэ зөвхөн нэг л хүүхдээсэн л дээ. Нэг л. Гэтэ бусан зүгээрс. Бусан за гош. Тэгэд нөгөө санжин бид хэд нөгөө анх онгоцоор ингээд яг газарсан чи амар хүүтэн цаас орсон байс тээ. Цаас ор би зүгээрс шитгэсэн чи он чадахгүй. 7 сарын 20-нд нь явсан юм шүү дээ. Үгүй биш 6 сарын 20 тий. Тэгсэн чи бүр цаас мастай байсан тий. Тий. Цаас орсон байсан тий. Бид нарыг очиж зүгээр цаас snow байсан тий. Тий. Тэгээд жи гараа Хоёр гэхдээ Монгол хэлний аягүй сайжирсан тий Монголд очиод. Тий. Ахин Монгол юмар нөө.
Тэ. Гоё юусэн аа. Очоод ямар хоол идмээр байна? Амбаг хийж. Амбагийн дэсчмээр байна. Очоод ямар хоол идэх вэ зүгээрээ? Ямар хоол идэх вэ? Монгол хоол идэг юу ямар хоол идэг? Хошоотыг магшаах. Хоошоо магшаа идэх юм жаа. Жинхэнэ Монгол. Миний хүү ямар хоол идмээр байна? Хоошоор мар шарах бууз. Бууд. Яг би бүт. Бууд тий. Тэгээ ховдод бас нөгөө талбай дээр нөгөө хоёр машин унсан санаж байна өөрөө. Гойс. Йоо хоёр алсантай амар төгсөн тий. Тэ зүгээр нам мөрөх гээд миний орж яг ороо би ингээл гэж иргээл зүгээр болсоор хинэгээд яваад. Монгол том хүмүүст хоёрт ийм сайхан хандсан уу эсвэл бас ингээ жоох хөөхт юм чинь гэж ярьцж байна. Эсвэл Австрали том хүмүүс тэр хоёрын ялгаа нь юу гэсэн? Австрали том хүмүүс чанартай харьцдаг, Монгол том хүмүүс харьцдаг. Ялгаа би байгаа юм шиг санагдсан үгслээ. Ялгаа бэс. За. Ээж аавнууд болохоор Монгол ээж аавнууд яаж юм? амар санаа өөрөө юу хийхээ мэдхгүй би нэрийг заавал солих гээд байхгүй ингээд эсвэл би нэр ингээ хөл бөмбөг тоглохоор нөгөө чинь ингээ зохиулах гээд байдаг шүү дээ. Тэгтээ нөгөө яг баг 5 м-ний хоол газар бас дахиад нэг парк ам чинь тэндээ суухгүй баг тэнд хинч хүн байдаг гэж яал ийм их хөвгтүүдтэй газар тоглуулаа тэнэр уурлаад би нэр ингээ Бити хөл бөмбөг тоглоодаа гэж загнасан. Өөр газар очиж. Өөр газар өгсөн чи тэр нь бүр аим нартай тэгээд аим халууцаа тэгээд энд болохоор аим шийд бас нөгөө газар бас шийдтэй ижиж тэндээ суухгүй. Та нар яв бид нар явахгүй өөртөө өөрчлөх юм өөрчлөхгүй та хэдийг заавал жоохон хөвгтэй юм чинь тэг хэрэгтэй гэсэн. Тэгээдсэн тэгээ аим сонио. Тэгээ би буцаа яриад тэгэл. За. Сайн. Тийм тий. Тэгээд хоёр зөндөө Монгол найзтай болж чадсан уу? Гоё юусэн уу? Тий. Би нэг болсон. Нэг найзтай болсон юм уу? Тий. Жигүү хүслийн хэд найзтай болсон? Нэрийг санаж байна уу? Ийхүүд. Хоёр би дөрөв найзтай шүү. Оо, дөрөв найз. Байрны дөрөв найзтай болсон тий. Өстой гоё юусэн тий. Тэгээ хоёр үдэ баярлалаа. Монголын талаар зөндөө юм ярьж өгсөн. Хоёр таалагдсан. Тийм Монгол бас нөгөө Чингис хааны музей үзсэн Тийш дээ гойсон ш. Чингис хааны тухайсан бас нөгөө толгоонд тавьдаг гэдэг лээ кран бас харсан. Бас бахан ингээд нөгөө weapons нууд тийм зэвсгнүүд Зэвсгнүүд бас харсан тий. нөгөө Чингис хаан арчих нэг ингээ харуулт шүү дээ ингээ ярил ингээ нэг ингээ Нөгөө гэргээ. гэрээгээ тий надад гэрээгээ авсан тий миний. Чингис хаан намайг явууллаа гэдэг. Тэгээд гэргээтэй олсон миний гоё юусэн. Тэгвэл музейтэй гоё юусэн тий. тий Миний хүстэй аягүй сайн ойлгосон тий. Тэг миний хүч аягүй тийм ямар хүний одоо удам өгсаа вэ гэдэг маш сайн мэдсэн багтаа. Ямар хүмүүс юм бэ монголчууд бид нар? Хүчтэй, амар хүчтэй дайчин. амар сайн тулалцдаг амар шилдэг тэгтээ болохоор тэр болохоор паст байхгүй Өнгөрчихсэн тий. өнгөрсөн Түүх бол одоо history болсон одоо би нэр болоо жоо өөрчлөгдсөн. яа тэгвэл би нэр одоо презентээ ингэж юм байлдаад ингэж ингээд уурлаж болохгүй. Одоо болохоор ингээд peaceful тийм их ингээд байлддаг юм 50 болсон. Тэгээд болохоор би нэр болохоор ингээд яма контрол хийх хэрэгтэй болсон. Уураа контрол хийх хэрэгтэй болсон байна. Уураа барьж явах хэрэгтэй болно шүү дээ. Бид нар бол хууч ингээ хүчтэй дайчин хүмүүс байсан юм шүү дээ чиний хэлж байгаагаар тий. Одоо болохоор ингээ 50 болсон болохоор бид нар ингээ биеэ сайн барьж явах хэрэгтэй юм байна гэж бодсон юм уу? Тэгээд бид нар болохоор нөгөө паснес ингээ сурж байгаа, стил сурж байгаа болохоор бид нэр амар амархан ууртай болдог. Бид нар болохоор өнгөрснөөс одоо угаасаа
тийм байсан. Тэгээ баг багаар өөрчлөгдөж байгаа ч гэсэн одоо хүртэл жоох амархан урлаад байдаг юм байна тий. Тий. Зөв ястай гоё point байна. Ястай гоё өнцөг шүү дээ. Та юу бодоод байна вэ? Юу бодож байна вэ? Монгол музейм ямар байсан жигүүрээ? Монгол музейм Чингис хааны музейм ямар байсан? Гой. За ярьсан өгсөн хүүхдтэй баярлалаа. баярлалаа. Thank you. Is it finished? Яа. Баярлалаа. За. Alright. За одоо та хоёр тоглоом болж. Bella. Bye bye. Баяр тагч. Баяр тагч гэж. Зүгээр баяр тагч. Bye.